За оройн минь түргэн олгогч нараа өнгөрсөн 7 хоног ерөөхдөө маш амжилттай байсан. Нэгд өдөр хэдүүлээ бас хүрхэн ашигтай арилжаа хийсэн. Бидний шорт позицууд ер нь бол 40, 50, 60, 70% ашигтай явж байгаа. Тэгэхээр тэднийг ярихаас өмнө хэдүүлээ ингээ харцгаа S&P 500 дээр өмнө юу ярьж ирсэн бэ гэх юм бол ийм тий мегафон тэгээ буцаагаад нарийсаад нэг diamond formation гарч байгаа. Тэгээд аптрend дотор явж байгаа учраас ерөөхдөө дээшээ явах магадлалтай. Хэдүүлээ ингээд зум ин хийгээд хараад үзэх юм бол энэ diamond wedge-с ерөөхдөө гараа явчаад тэгээд ерөөхдөө одоо буцаагаад retest хийж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд дээшээ явхаар юм шиг харагдчихээн. Гэхдээ тодорхой бол биш, ягаад гэх юм бол энэ Middle East Арабын орнуудад ерөөхдөө алаан үргэлжлээл явж байгаа. Тийм учраас энэ дээр хэдүүлээ болгоомжлоод ямар нэгэн байдлаар S&P 500 QQQ дотор байгаа хувьцаанууд та анзаарсан бол сүүлийн 2-7 хоног багаар хассан. Ерөнхийдөө портфолио дотор бараг 30 гаруй хувьцаа байсан бол тэрийг 20 хэд лөө буулгасан. Тэгээд энэ хөрөнгийн зах зээл жоох унах магадaltaй энэ quantum computing гэх мэт шиг унах магадaltaй харагдчихсэн учраас энэ дээрээ short позиц аваад энээсээ болж манай багц өнгөрсөн 2-7 хоногийн хугацаа бараг 15%-аар өссөн үгүй юу? Тэр хавцаа байсан баха. За QQQ хараад үзэх юм бол ерөнхийдөө энд diamond formation бүр тодорхой харагдаад эхэлж байна. Тэ өмнө бол нөгөө S&P 500 дээр ингээ харагдчихсан бол одоо энэ Nasdaq дээр бас яг адилхан юм харагдаж байгаа. Uptrend ерөөхдөө хүчтэй хэвээрээ. Тийм учраас энэ S&P 500-тай адилхан явах магадлал бол байгаа. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манай равтан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За, Dow Jones хараад үзэх юм бол ер нь бол үргэлжлээл ингээд дээш явж байгаа. Манай 2 дахин хөшүүрэгтэй Dow Jones позиц тий DDM ерөөхдөө дэжгүй хөөрхөн дээшэл явж байгаа. Одоо pre-market дээр ингээд $65 нэг ширхэг хүрсэн байгаа. За, microcaps IWM хараад үзэх юм бол жоохон топинг харагдаж байгаа. Гэхдээ манай багцууд баг ийм microcap small cap хувьцаа нэг сүртэй одоо байхгүй болцсон. За, алтыг хараад үзэх юм бол тийм энэ Ираны маргаан буцаагаад ихснээс хойш ер нь бол энэ Fibonacci 0.6 дээр хүрсэн байна. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол өмнө ярьж ирсэн дахиад уналт гарч ирэх байх. Одоо дахиад нэг газ нефть олборлдог орнууд ерөөдөө экспорт царцсан, багассан. Тэгээд нефть зарах боломжгүй юм бол тэд нэр өмнө зөндөө хэлж ирсэн юу зарах юм бэ гэвэл алт зар. Тийм учраас алт саяхан 4150 л өсөөд одоо буцаагаад буураа явж байна. За, VIX хараад үзэх юм бол саяхан 50-day moving average-тэй хүрчээд ер нь миний таамаг юм бэ гэх юм бол одоо VIX жоохон дээшээ явахаар юм шиг харагдаж байгаа. Яагаад гэх юм бол геополитикийн хувьд бол тий томоохон эргэлзээнүүд гарч эхэлж байна. За, хэдүүлээ саяхан 930 хэдэн доллар дээр микроныг шүүрээд авч чадсан. 930, 926 хавцаа. Тэгээд саяхан 980 дээр хаалт хийгээд одоо 970 дээр явж байгаа. Тийм учраас хэдүүлээ нэг баг зэргийн ашиг авчаад чуд микроны позицийг бас багасгаж байгаа шүү. Окей. Жохон болгоомжлъя. Гэхдээ ер нь бол микроноос нэг сүртэй айх юм одоохондоо бол байхгүй. За, нэмээд сайн мэдээ юу юм бэ гэх юм бол Mitech MITK дээр хэдүүлээ 15 хэдэн доллар дээр хөрөнгө олт бол хийсэн. Тэгээд юу болж байна гэх юм бол хөрөнгө олт хийснээс хойш long позиц ингээ тооцоолчи 15-25 хувьцаа хэдүүлээ орсон баг. Өнөөдөр энэ позициас гарч байгаа. Тэгээ хэдийн хувийн ашиг хийж чадсан бэ гэх юм бол нэг 27% ашиг хийж чадсан. Тэгээд яа. Гайгүй. Тэжүү. Тэ. Ерөнхийдөө 2 сарын хугацаанд энийг барьчны 20% ашиг олно гэдэг чинь миний хувьд бол дэжгүй. За, метагийн хувьд зараад үзэх юм бол удахгүй тайлангаа 51 2-7 хоногийн дараа тайлан тавих гэдэг шиг байна. Тэрнээс өмнө буцаагаад энэ 50 хоногийн moving average-ийн 620 615 руу унах юм бол хэдүүлээ нэмж худалдаж авах шүү. Саяхан метагийнхэн аягүй сайн хэмлэл ohоны модель танилцуулснаас болоод ерөөхдөө ингээд дэшээ пуужинсан хэдүүлээ 580 570 605 615 дээрээ ер нь бол метагийг баг багцын номер 2 позиц болгоод тэгээд 660 670 хавцаа хөөрхөн тэ ашигтай тэгээд жинтэй позицээрээ хөөрхөн ашигтай зарсан одоо амжилттай гараа явсан.
Окей, өнгөрсөн 7 хоногийн нэг бас нэг томоохон амжилт шүү. Окей. Бид нар одоо ямар хөвцөөг нэмж байгаа юм бэ гэх юм бол аажмаажмаараа буцаагаад энэ Oracle руу орж байгаа таад нэг харж байгаа юм бол RSI бүр ингээ шал дээрээ хүрсэн байна. Саяхан ерөөхдөө нэг томоохон уналт хийчээ 127 хавцаа хүртэл унаад хэдүүлээ өнөөдөр юу хийж байгаа юм бэ гэх юм бол Oracle-ыг баг зэрэг нэмээд аваа шүү. За бүр 110 100 хэдэн доллар руу унах юм бол бид нэр бүр жинтэй худалдаж аавна. Яагаад вэ гэх юм бол тэ одоо Meta компани, тайлангаа 50, Microsoft тайлангаа 50, энэ Magnificent 7 компаниудын орлого ерөөхдөө хэвийн явж байгаа, өндөр ашигтай явж байгаа. Жишээлбэл ингээ хараад үзэх юм бол Nvidia-гийн хувьцаа тийм буцаага жоохон өсөлттэй явж байгаа. Та харж байгаа бол саяхан 190-ийн мэд дээр ингээ унаад ирсэн. За тэгээ энэ жоохон ингээ өсөө явчих юм бол 225 доллар хүрээд ирэх юм бол хэдүүлээ бас Nvidia-гийн хувьцаан дээр ашиг баг зэрэг авах шүү. Зүгээр ашиг авах гэж хэдүүлээ хүлээж байгаа. За манай багцын хувьд бол хамгийн сүүлд хамгийн том ашиг авчиж байгаа хувьцаа нь юу юм бэ гэх юм бол IonQ. IonZ-гийн одоо эсрэг позиц авсан. Ерөнхийдөө унах дээрээ хэдүүлээ морицсан. Тийм учраас зөөж байгаа. Миний интернет жоохон удаж ах шүү. IonZ, IonQ-гийн хувьцаа. За IonQ-гийн чарт хараад үзэх юм бол ер нь бол баг ёроолтой дөхчих шиг байна. Тийм учраас хэдүүлээ өнөөдөр stop loss-о жоохон дээшлүүлж байгаа. Тэгээ IonQ-гийн хувьцаа та харж байгаа бол ер нь бол энэ 6 сарын 3-наас хойш ер нь 70 хэдэн доллароос ингээд өргөжлүүлээд навс унаалаа. За магадгүй энэ байгаа нэг жижигэн gap fill хийж магадгүй. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол 35 хавцаа хүрээд ирчих юм бол нэг жоохон завсарлах байх. Тэгээ хэдүүлээ бас энэ дээр 7 хоногийн чарт гаргаад Fibonacci-гийн юу гаргаад үзье, харцгаая. Гэхдээ нэг сүртэй маркетинг тийм учраас daily юун дээр очие. Окей, тэгээ энд уналт нь байна. Энэ ёроол нь за энд байх шиг байна. Тэгээ оргилцыг нь эндгээ үүсэх юм бол за Fibonacci 0.6 дээрээ жоохон завсалга авсан. Тэгээд араас нь нэг хүртэл ингээ явсан. За магадгүй ингээ gap fill хийгээд 30.5 хүртэл явах боломжтой. За бүх өрмөө ерөөхдөө хэдүүлээ авах хэрэггүй. Саяхан хэдүүлээ юу хийсэн бэ гэх юм бол IonZ дээрээ позиц авсан. Тэгээд юу хийж байгаа юм бэ гэх юм бол stop loss-уудаа ингээд дээшлүүлээл явж байгаа гэсэн үг. Гэхдээ ааж маажмаараа нэг ойрхон тавих ерөөс ирэхгүй яагаад гэх юм бол тэ сэгсрэдэд хаягдах ерөнхийдөө хэрэггүй ингээ хараад үзэх юм бол хэдүүлээ одоо 4.4 дээр байна. Анхны позиц хэдээр авсан бэ гэх юм бол 2.2 дээр авц байгаа. Тэгээд манай анхны позиц бол нэг нугарцсан байна. 3.1 дээр бас нэмээд авсан. Тэрний бас өгөөж нь баг 60 70 80% дээр ирсэн байгаа. Магадгүй одоо өмнөх оргилцэг дээр хүрээд 5 маавлаа хүрээд үсэх юм бол тэгээд хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол нэг зарах одоох нь хэрэггүй. Хэдүүл юу их юм бэ гэх юм бол stop loss-удаа ингээд дэшээ чирээл явна гэсэн үг. За RGTZ дээр хэдүүлээ яг энэ стратегийг барьсан. IonZ-тэй адилхан одоо нэг сүртэй ашиг өгөөгүй. Зарим хүмүүсийн stop loss-ыг цогцсон гэж байх шиг байлаа. Миний хувьд бол stop loss-ыг би stop loss-аа жоохон агрессив тавьдаг. Гэхдээ таадын хувьд бол 4.1 дээр тавьсан болохоор хэдүүлээ RGTZ-гаас 4.5 дээрээ ерөөхдөө гарцсан. Гэхдээ хөөрхөн ашигтай гарцсан байгаа гэсэн үг. За тэгээд ийм савлгаатай үеэр хэдүүлээ ингээд хөөрхөн ашиг хийлээ. За тэгэл хэдүүлээ маргааш уулзцгаая. Балконоос биш, терраснаас биш, офсоос уулзцгаая. Тэгээд дахиад нэг хэлье. Манай School Community-гийн сарын төлбөр одоохондоо хямдарсан байгаа. Сарын $39 хүртэл хямдарсан байгаа шүү. Гэхдээ 4 хоногийн дараа буцаагаад өснөө. За тийм учраас манай гишүүн болмоор байгаа юм бол арилжаа хиймээр сурмаар байгаа юм бол тий энэ боломжоо ашиглаарай. Тэгээд дараагийн видеон дээр хэдүүлээ эргээд уулзцгаая. Bye. Хэрвээ та манай Эдүрэ Цэхэр бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.